үйлсээс гэмших гэсэн сэдвтэй байна. За. Түлхүүр эслэл маань Еврей номын 6-гийн 1-3. Тиймээс Христийн тухай анхдагч ойлголтыг орхиж төлөвшөлт рүү тэмүүлцгээе. Ингэхдээ өгсөн үйлсээс гэмшлийн болон бурханд итгэх итгэлийн баптизмууд болон гараа тавих тухай, үхэрстээс амьлуулагдах болон мөнх шитгэлийн тухай сургаалуудын суурийг дахин тавихгүй байя. Хэрвээ бурхан зөвшөөрвөл бид үүнийг хийнэ. За энэ өнөөдөр өгсөн түлхүүр эшлэл байна. Эзнээс үг гуйж залбирая. Эзэн та өөрийнхөө тайлбаруудыг, өөрийнхөө илчлэлтүүдийг гэрэлтүүлгүүдийг өөрөө өгж гойн залбирч байна эзэн. Бид энэ үгээр дамжуулж үг ойлгох ёстойг хүн бүрийн зүрх сэтгэл та суулгаж өгөөч гэж гойн залбирч байна. Эзэн хэдийгээр бид нарын анх удаа сонсож байгаа ишлэл биш боловч та шин зүйлийг биднэрт ойлгохоор бэлтгэсэн байгаа гэдэгт үнэхээр итгэж байна. Эзэн Есүс Христийн нэрээр бид нар тэр бүх зүйлийг тосон авахд бэлэн байна. Хэмээн залбирч байна. Аамен. Энэ Еврей 6-гийн 1-3 дээр тодорхой хэлж байгаа зүйл нь тэр хамгийн ихний үйлбэрт итгэгчдийг төлөвшөлт рүү тэмүүлэхийг уриалж байгаа нь бол харагдаж байгаа тийм ээ. Илч Паул төлөвшөлт рүү тэмүүлцгээе гэд бүр уриалж байгаа шүү дээ тийм ээ. Тэгцгээ ингэцгээ гэд уриалсан зүйл байна. Тэгтээ 3 дугаар эшлэлд нь хэрэг бурхан зөвшөөрөл бид үүнийг хийнэ гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр 3 дугаар эшлэлээр үүнийг гэдэг нь тэр төлөвшөлтийг хэлж байгаа. Бурхан зөвшөөрөл бид нар харин тэр төлөвшөлт рүү явна гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхэд ямар үед бурхан зөвшөөрөх вэ гэхээр анхдагч ойлголтоо орхисон үед. Тэгтээ тэр анхдагч ойлголтыг орхино гэдэг нь сайн ойлгоод хэвшүүлээд өөрийн болгоод тийм ээ мөрдөөд дагаад явж байгаа тэр үед бид нар тэр төлөвшөлт рүү орох нь. Бид нар анхдагч ойлголтуудын энд яг 6 ойлголтыг нь бас 1-2 дугаар хэлбэнд жагсаагаад хэлсэн байна тийм ээ. Тэгэхээр тэр анхдагч ойлголтууд нь юу гэхээр нэгдүгээрт нь өгсөн үйлсээс гэмших сургаал байгаа. Хоёрдугаарт нь бурханд итгэх итгэлийн сургаал, баптизмуудын тухай сургаал, гараа тавих тухай сургаал, үхэрстээс амьлуулагдах тухай сургаал, мөнх шитгэлийн тухай сургаал. Ийм 6 сургаал байгаа. Тэгэд энд орохдоо дандаа 2-2-оор нь хос олгоод явцсан байгаа тийм ээ. Өгсөн үйлсээс гэмших ба бурханд итгэл. Баптизмууд ба гараа тавих тухай. Үхэрстээс амьлуулагдах болон мөнх шитгэл гэдэг 2-2-оор нь бас багцсан байж байгаа. Энэ 6 сургаалыг бид нар яг баттай болгосон цагтаа бид нар төлөвшөлт рүү орох юм байна гэж эндээс ойлгогдож байгаа. Энэ 6 ойлголтыг бид нар яг ойлгогдсон, хэрэгжүүлсэн, хүмүүст заадаг болсон цагт бурхан биднийг төлөвшөлт рүү орохыг зөвшөөрөх юм байна гэж бас эндээс бид нар ойлгож болохоо. Өнгөрсөн жил энэ нэшлэл биднэрт ирсэн тийм ээ, пасторд дамжуулаад ирсэн. Тэр үед бол биднийг одоо төлөвшөлт рүү ор гэж байна. Хүмүүсээ төлөвшөлт рүү удирдах гэж байна гэж бид нар ойлгосон. Яг тэгвэл бид нар бас 7 жилийн турш, 6-7 жилийн турш ямар нэгэн байдлаар энэ сургаалуудыг бол заасан, номлосон. Тэгээ хүмүүс маань ойлгоцсон гэсэн бодолтой байсан. Гэтэл эргээд харахад тийм ээ. Ягаад энэ пастор дахиад ирсэн бэ гэдээ эргээд ингээ хараад ярилцж байхад юу гэсэн гэхээр бидний яг сүм чуулган эхэлж байхад анх байсан тэр хүмүүс маань солигдоод яваад өгч ихэнх нь багхгүй тийм ээ. Цөөхөн хүмүүс маань энд байж байгаа. Бас хүмүүс маань тогтмол сүмдээ ирдэггүй. Учираас энэ сургаалуудыг бол зарим нь сонсоод зарим нь сонсоогүй байж байгаа. Мөн Библи судалтаа оролцдоггүй учраас энэ анхдагч ойлголтуудаа баттгаж авч чаддаггүй. Ийм зүйлүүд байна. Тийм болохоор манайхан бол төлөвшөлт рүү бид нар явуулах гээд өнгөрсөн жил бид нар эдгэр чөлөөлт заагаад эдгэрлийн цуглаанд хийгээд байхад зарим хүмүүс маань маш их айцтай байсан тийм ээ. Ойлгохгүй байсан. Тэг би баг нүднээс нь хүмүүсийн байдал бол харагдчихсан байгаа. Ойлгосон хүмүүс бол байгаад. Тэгэхээр одоо бид нар эргээд явах вөхөр энэ анхдагч 6 сургаалаа заах ёстой байна гэж пастор хэлсэн байгаа. Тэгээ өнөөдрөөс эхлээд энэ анхдагч 6 сургаалыг бид нар зааж эхэлнэ. Тийм болохоор
алгасахгүй яваарай гэж хүсэж байна. Өнөөдөр ялангуяа эхэлж байгаа хүмүүсээс. Тэгээ энэ 6 сургаал нь болохоор итгэгчдийг юунд ч ганхдаггүй болж явхад тусалдаг үндсэн ойлголтууд байгаа. Бид нар яагаад энэ 6 жилийн турш ганхаад явсан тийм ээ? Унаад босоод байсан. Зарим бүр сүмдээ ирдэггүй болтлоо явсан. Зарим бүр сүмээ хаях болтлоо явсан байхээр энэ үндсэн ойлголтуудыг ойлгоогоогоос болсон юм байна гэж бас нэг дүгнэлтийг бид нараас хийсэн байгаа. Тэгэхээр энэ 6 суурь ойлголтыг зөв ойлгосон бол ямар ч чуулганд очисон үйлчлээд явдаг юм байна гэдгийг бид нар бас эндээс явсан зарим гэр бүлүүдээр бас олж харсан байгаа. Тэр дахиж яахгүйгээр бид нар үйлчлэлт босоод тэнд очиод номлоод эдгэл чөлөөлтөй үйлчлэлтийг явж байгаа ийм гэр бүл бол бас манай чуулганаас гарсан байдаг. Тэгэхээр энэ нэшлийг яагаад Бурхан пасторт дахин өгөөд байгаа юм бэ гэдэг нь энэ 6 сур ойлголтыг бид нар яг сүмийн хувьд нэгдмэл байдлаар ойлгохгүйгээс болоод байгаа юм байна гэсэн ийм дүгнэлтийг бид нар хийсэн байгаа. Гол нь бол яагаад энэ гэхээр бид нар байшингаар авч үзэхэд байшингийн суурийг зөв тавихгүй бол тэрэн дээр нь хідэн ч давхрыг босгож болохгүй. Тийм ээ? Дээрээс эхлээд нураад ирдэгтэй адилхан. Тэгэхээр суур буруу учраас энэ буруу суурийг нураагаад дахиж бид нэр суурь тавих хэрэгтэй. Тийм учраас өнөөдөр бидний өмнө тавигдсан буруу суурийг өнөөдөр бид нар нурааж ийн гэж ойлгох хэрэгтэй. Дахиад яг шинээр сонсож байгаа юм шиг тэгж чихэн онголоос сонсоорой гэж ингэж хүсэж байна. Сая бид нар Тогландэд Pentecostal Brethren гэдэг Pentecostal ах トゥ үсэг уулзалтанд оролцоод ирсэн. Тэнд яг барилгын инженер үйлчлэгч хүн байсан. Тэгээд тэр өөрөө юу Foursquare-ийн пастрын лицензтэй гэхдээ Assemblies of God-ын чуулганд үйлчлдэг гэж хэлжсэн. Тэ сургаалууд нь чологууд нь адилхан байдаг болохоор бид тэгж үйлчлдэг юмаа гэж ярьсан. Тэгээд тэр хүн ярьдагсан. Бид нар энэ төр цуглаж байгаа тэр өөрийг хараад энэ барилгын суур шууд буруу байна гэж хэлсэн байхгүй юу? Яг тэгвэл тэр дээдлэлт нь ингээд ан цав гарцсан байсан. Тэгээ суур нь буруу болоод яг ийм ан цав гардаг. Би яг барилгын инженер хүн болохоор барилгад орж ирээл би ингээд өөрөө ирэхгүй ингээд шалгаад эхэлдэг. Нүдэрээ шалгаад эхэлдэг. Тэгээд өөрөө бас барилгын шалгалтуудыг хийдэг. Хүмүүс байшин авахдаа ерөнхийдөө ингээд инспекшн хийлгдэг. Тэгээд инспекшн хийлгэснийхаа дараа тэр барилгын суур дээвэр хоёрыг шалгуулах гэж тусад нь тэр инженерүүдийг урьд шалгах юм. Тийм шалгалтыг хийдэг хүн гэж хэлжсэн байхгүй юу? Яг тэр шиг Бурхан өөрөө яг тэр барилгын гол инженер өөрөө сүмүүдээ яг зөв суурин дээр байна уугүй юу гэж шалгадаг өөрөө юм инженер байгаа. Тэгээ өнөөдөр Бурхан энэ үгийг дахиад өгөөд байгаа нь өөрөө манай сүмийг шалгаж үзээд суураасаа дахиад тавигдаа гэж хэлж байгаа юм байна гэж ойлгож байна. Манай сүм одоо 2 дахь 7 жил рүүгээ орж байна. Тэгээ бид нар дахиад цоо шинээр суураа ярьж эхлэх хэрэгтэй юм байна гэж ингэж ойлгоод өнөөдрийн номлолыг бид эхэлж байна. Ер нь бол бид нар гимшлийн тухай ярьж эхэлсэн байгаа. Сэргэлтийн цуглааны өмнө ярих ёстой зүйл гэж бодоод ярьж эхэлсэн байгаа. Тэгээд пастор бол хэдэн сарын өмнөөс эхлээд энэ 6 сургаалыг заа гэж Бурхан хэлээд байна гэж бид нарт хэлсэн байгаа. Гэхдээ өөрөө амралттай байгаа учраас зааж эхэлж чадахгүйсэн. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд бид нар ингээд зааж эхлэе гэж тохирсон байгаа. За тэгээд энэ сургаалуудыг яагаад ярих ёстой вэ гэдгийг Еврей номын 5 дугаар бүлгийн сүүлчийн хэсэгт гэсэн байгаа. Библи эмхтгэх үед Библиэд энэ бүлгүүд ишлэлүүд гэж байгаагүй энэ хуваарлагдсан зүйл. Тийм болохоор энэ нөгөө өнөөдөр ярьж байгаа ишлэлийн гол тайлбар нь болохоор уртлынхын 5 дугаар бүлэгт ороод явцсан байгаа. Тэр үед ингээд үргэлжилсэн зүйлүүд байсан байж байгаа. Тэгэхээр бид нар энэ урагшин одоо сөхөж харах хэрэгтэй болж байгаа юм тийм. Еврей 5-ын 8-аас 14. Яг энэ хэсэгт саяны пастор хэлсэн тэр 12 дугаар ишлэл бас байгааг та нар бас анхаарах байхаа. За Еврей 5-ын 8-аас 14. Тэр хүн байсан хэрнээ зовсон зүйлээсээ дуулууртай байдалд суралцсан. Тэр төгс болгогдсноороо өөрт нь дуулууртай байдаг бүх хүнд мөнх авралын их үндэс нь болсон бөгөөд Бурханаар Мелхиседекийн тэргмийн дагуу тэргүүн тахилж болон өргөмжлөгдөв. Энэ талаар ярих зүйл бидэнд их байна. Харин та нар хатууч ихтэй болсон тул тайлбарлахад бэрх байна.
Учир нь энэ цагт та нар багш байх ёстой боловч та нар Бурхны үгсийн эхний үндэснүүдийг заахын тулд дахин та нарт хэн нэгэн хэрэгтэй ажээ. Та нарт бор хоол бус харин сүү хэрэгтэй болсон байна. Учир нь сүүгээр амьдрагч хүн бүр зөвхт байдлын үгэнд гаршаагүй байдаг. Яагад гэвэл хүн бүр балчир ажээ. Харин бор хоолнд төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Тэд дадлагжуулдаг учраас мэдрэмж нь сайн мууг ялгахад суралцжээ гэж хэлсэн байна. За бид нарыг буцаад сүүн хоолоо ид гэж ингэж хэлж байна гэж бид нар энийг ойлгож авах хэрэгтэй. Яагад гэвэл энд Илч Паулын хэлжгээр Илч Паул еврейчүүдийн байгаа тэр сүмд ирээд Есүсийг тэрүүн тахилж болсон тухай тийм ээ. Мелхиседекийн хэрмийн дагуу тэрүүн тахилж болсон тухай ярих гэтэл Бурхны тэр нууцуудыг бүр агуу юмнуудыг ярих гэтэл тэд нар сонсох чадваргүй байсан байхгүй юу? Тийм учраас чихэн хатуу гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл бор хоол өгөх гэтэл тэрийг хүлээж авах чадваргүй тийм ээ. Одоо хүүхдээр бол махаар хооллох гэхэд тэр махан хоол иж зажлах чадваргүй байсан ба. Сүүн шүдэн жургаагүй байдаг ч юм уу тийм. Тийм учраас буцаад сүүгээр нь тижээх хэрэгтэй болсонтой ингээд адилхан тийм байдал байсан гэж. Тэгэхээр энэ бор хоолнд орох болоогүй балчир гэдгийг нь юугаар хэлээд байгаа вэ? Нэгдүгээр чих хатуу чихтэй болсон. Хатуу чих гэдэг нь юу вэ? Чихээр юу орж ирдэг вэ? Үг. Тэ үгээр юу орж ирдэг вэ? Итгэл орж ирдэг ч тэ. Итгэл нь сорилгдаг байгаа байхгүй юу? Тэ. Итгэл нь сонсох нь Христийн үгээр ирнэ гэж байдаг шүү дээ. Бүр сонсож чаддгүй. Номлыг сонсож чаддгүй, үгийг сонсож чаддгүй, Библи судлалыг сонсож чаддгүй, Библийг уншиж чаддгүй, Бурхны үгийг сонсож чаддгүй. Учираас хатуу чихтэй гэж хэлж байгаа шүү дээ. Балчир хүүхэд яадаггүй, ээж аавынхаа үгийг сонсож чаддгүй шүү дээ. Тэ. Боль гэдэг үг ялангуяа ерөөсөө сонсож чаддгүй хүүхдэд. Хүүхдэд тэрийг сонсох чадварыг бид нэр эхэлж яадгүй суулгадаг хүүхдэд тэ. Чи зогсож томоотой байж байгаа сонс. Яг ийм байна. No will no. Yes бол yes гэдгийг сонсож хүүхдэд заадаг. Тийм чадвар суугаагүй байсан байна. Тэр еврей итгэгч нарт тийм ээ. Тийм учраас тэр удаан сонсох чадвар байхгүй, үг тайлбарлахыг сонсох чадвар юу тэр нууцуд руу нэвтрэх тийм байхгүй болсон. Бурхан цаана нууцуудаа бэлтжээд байсан те. Гэтэл бид нар бэлэн биш байгаа байхгүй юу? Хоёрдугаарт нь тэр балчир хүүхдийн өөр шин чанар юу гэхээр зөвхт байдлын үгэнд гаршаагүй гэж байгаа юм. Иесус биднийг зөвтгцэн гэдгийг хүлээж авч чадахгүй. Зөв байхад ирмэлцэхгүй, дуулууртай байхад суралцахгүй, тэ зөв зүйлийг хийхэд хичээхгүй тийм байдалд байгаа даахгүй. Ерөөсөө байгаараа л манайх чинь нэг өгтөө болсон шүү. Байгаагаар л хүлээгээд авчих гэх тийм болсон. Бурхан биднийг байгаагаар нь байлгах гээд байгаа биш байхгүй юу? Биднийг өдөр тутам өөрчлөх гээд байдаг. Бид нар юу гэсэн? Гэмшвэл эргээд өөрчлөгдөнө гэсэн. Гэмшил байхгүй нь харагдаж байгаа байхгүй юу? Гэмшлэр л өөрчлөлт ирнэ, тийм ээ? Гэмшлэр бид нар тэр зөв байдалд орно. Тийм зүйл байгаа. Энэ 13 дугаар эшлэл хэлсэн байгаа тийм. Сүүгээр амьдрагч хүн бүр зөвхт байдлын үгэнд гаршаагүй. Бид нар хүүхдүүдийг хүмүүжүүлэхтэй байдгүй. Зөв байхад сургадаг ш, тийм ээ? Буруу зүйлийг тэртээ тэргүй хүүхдүүд мэддэг, эсэргүүцдэг, уйлдаг, хашгирдаг, хийдэг, буруу юм руу тэмүүлдэг, тэгээ боль гэхэд заавал хийдэг хүүхд. Харин бид нар зөвийг л заадаг. Яг тэрнтэй адилхан итгэгч хүмүүс яг л тийм байдалд байгаад байгаа. Тийм учраас тэр сүүн хоолыг нь өргөжлүүлж өгөх хэрэгтэй. Тэр өгж байгаа тэр сүүн хоол нь юу гэхээр одоо бид нар яг энэ 6 сургаалыг эхнээс нь заах хэрэгтэй болж байна гэсэн үг. Тэгэд энэ 6 сургаалыг сурсныхаа дараа л тэр хүмүүсийг төлөвшөл рүү явна. Төлөвшсөн хүмүүс дагалдагч болдог, тийм ээ. Бид нар олон жил хүмүүсийг үйлчлэлээр босоосоо дагалдагч болоосоо гэж залбираад байдаг. Яагаад босохгүй байна гэхээр энэ 6 сургаалаа суур болж өгөөг учраас байна. За төлөвсөн хүмүүс бол яадгүй тийм ээ, тэр бор хоол гэдэг хүмүүс болохоор тэд дадлагжуулдаг гэж байгаа байхгүй юу? Бусдад сургадаг заадаг. Өөртөө дадлагчсан, өөртөө сурцсан болоод бусдад зааж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгээд заавар зөвлөгөөг хүлээн авах чадвартай. Хэн ч юу ч хэлсэн хүлээж авах чадвартай.
болсон байдаг гэж хэлж байгаа. 14 дугаар эшлэлд байгаа. Тэгээд мэдрэмж нь сайн мууг ялах гэж суралцж гэж байна. Сүнсний мэдрэмжтэй болсон. Сайн муу сүнсийг бүх сүнснүүдийг ялгах тийм чадвартай болсон. Сүнснүүдийг ялгах чадвар хаанаас ирдэг? Ариун сүнснээс ирдэг. Тэгэхээр ариун сүнсээр өдөрдүүлдэг болсон гэсэн үг. Тэгэд ийм хүмүүст бол тэр эзэн бор хоолыг нь бэлтцсэн хүлээж идэг байх нь шүү дээ, тийм ээ. Тэрүүгээр дамжуулаад тэр бор хоолоо өгөөд эзэн биднээр дамжуулж агуу тэр үйлчлэлтүүдийг хийх гэдэг. Тэгээ одоохондоо бид нар бэлэн биш байна гэж Бурхан биднэрт хэлж байна гэсэн үг. Тэгэхээр юм сонсох чадваргүй балчир итгэгчдэд сургаалын үн цэсэрийг зөв тавьж өгчөөж бид нар бор хоолнд орох уу тэр төлөвшөлт рүү шилжих тэр зөвшөөрлийг Бурханаас авна гэсэн үг. Бид нар бол сүм чуулган эхлэхдээ энэ сүм чуулганы эхлэхдээ бол яг энэ суурийг тавих гад Библийн тухай эхлээд дараа нь Бурхан ариун сүнс гэдгээд бэлэг авиасуудын тухай тэгээд итгэл чөлөөлтийн тухайг яг дараалалаар яваад яг 7 жил болсон байхгүй юу? Яг тэгээд дараалалаар юм. Харин сонсч ирсэн хүмүүс маань бол тууштай яваагүй, сонсоогүй, сонсноо хүлээж авах чадваргүй байсан тийм зүйлүүд бол байна гэдэг ойлгож байна. Харин тогтмол явж ирсэн хүмүүс бол энэ дараалалаар яваад төлөвшөлт рүү ирсэн байхаа гэж бас найдаж байна, тийм ээ. Тэгэд өнгөрсөн жил бид нэр итгэл чөлөөлтийн үйлчлүүд хийх гээл хүмүүсээ үйлчлэлд оруулах гээл яадаг. Дандаа л гацаанууд гардаг байсан. Тийм ээ. Эзнээс ирж байгаа үгийг хуваалцахаар хүлээж авч чаддаггүй, итгэл чөлөөлтийг ойлгодоггүй. Тийм зүйлүүд. Тэгээ хамгийн гол юм нь ерөөсөө тийм сүнслэг сониуч байдал ерөөсөө байхгүй. Excitement ерөөсөө байхгүй. Тийм нэг драй зүгээр л нэг юм зөөлөн итгэлийн амьдралаар алхаад байгаа мó гэхээр бас биш, нэг тийм биш. Ийм гал цог хэрэгтэй байхгүй юу? Иесус сүмээ хуурай байгаасаа гэж ерөөсөө хүсээгүй. Тэг гал цогтой байж бид нар цаашаа явна, тийм ээ. Эзэн гайхамшигыг үйлдэнэ гэдэгт бид нар итгэж чад. Гайхамшигын тухай хичнээн ярьсан, тийм ээ. Пастор хичнээн их номлосон. Тэр Марк 16-г хэлж байгаад бид нар тэмдгүүдийн гайхамшигуудыг өгнө гэдэг. Сонс болгонд бидний нүдэнд гал асуустай шүү. Зүрхэнд гал дүрлцэх ёстой шүү. Ерөөсөө тийм биш. Яагаад тийм итгэгч нар бидний дунд байгаад байгаа юм бэ? Энэ суурь байхгүй учраас. Тэ? Харин тэр төлөвсөн хүмүүс тэр галтай цогтой байх юм бол эзэн биднэрт нууцаа дэлгээл авах болно гэсэн үг, тийм ээ. Тэгээ бид нарыг эзэн төлөвшөлт рүү орохыг хараахан зөвшөөрөөгүй юм байна гэж бид нар ингэж ойлгосон. Тэгээ бид нар одоо нийтийн тусын тулд бүгдээрээ бид нар суур ойлголтоо жигд авч явахын тулд энэ суур ойлголт руугаа дахин орж байна. Тэгээд хэрвээ надад ийм суур ойлголт аль хэдийн байгаа, би итгэлийнхээ амьдралаар гагахгүй явж байгаа гэж бодож байгаа хүн байх юм бол тэр хүн энэ номлолууд, энэ хичээлүүдийн туршид бол өөрийнхөө суурийг дахин шалгаад авахд бас гэмгүй, тийм ээ. Өөрийнхөө тэр баригдсан суур барилгад дахиад нэг инспекшн хийгээд аваарай гэж бас хүсэж байна гэж. За ямар ч байсан бид нар энэ 6 зарчмыг мэдчихэж төлөвшөлт рүү явна гэдгийг энэ Еврей 6-гийн 1-ээс 3-ын ишлэлүүд хэлж байна. Харин бид нар эдгээрийг ярихгүй тэгээ суурийг зөв тавихгүй бол яах вэ гэдгийг бас дараагийнх нь ишлэлүүдэд хэлээд өгсөн байгаа. Еврей 6-гийн 4-өөс 9. Учир нь нэгэнтээ гэгээрүүлэгдсэн бөгөөд Тэнгэрлэг бэлгийг амссан ариун сүнсийг хуваалцагч болсон Бурхны сайн үгийг болон эрх үеийн хүчүүдийг амссан атлаа дараа нь завхаарсан хүмүүс дахин шинчлэгдэн гэмших боломжгүй. Учир нь тэд өөрсдөө Бурхны хүүг дахиад цовдолж илэрхий гутамшиг болгодог ажээ. Учир нь өөр дээр нь үргэлж асгарах бороог уудаг. Өөрийг нь эдлэхсэд ашигтай тижээлийг ургалдаг газар нь Бурханаас ерөөл авдаг. Харин тэр нь хогийн ургамлууд болон халгаануудыг ургуулбал хэрэггүй болж хараал дойртон шатаагдаж төгсдөг. Хайрт хүмүүс минь хэдийгээр бид ийхүү ярьж байгаа боловч та нарын тухай илүү сайн зүйлс буюу авралыг дагалддаг зүйлсийн талаар итгэлтэй байна.
Еврей номыг Илч Пол бичсэн гэж ойлгож байвал Илч Пол хэлж байгаа гэж бол зарим үед Еврей номыг Илч Полоос өөр хүн бичсэн гэж үздэг. Яагаад гэвэл энэ бичсэн найруулгыг нь хараад өөр хүн бичсэн гэж. Полын бусад захидлуудад бол Пол өөрийнхөө гэрчлэлүүдийг маш их оруулж бичдэг. Тэгээ энд бол ерөөсө Полын гэрчлэл байдаггүй учраас Пол бичээгүй байх гэж үздэг. Тэгээ дээр нь энийг бол маш их тийм бичиг үсгийн чадвар сайтай, тийм оюунлаг, чологийн маш сайн мэдлэгтэй хүн бичсэн гэсэн ийм бас юм жадаг. Тэгээ ямар ч үсэн энэ еврей номыг бичсэн хүн зохиогч нь бол Бурхан өөрөө тийм ээ. Энэ бичсэн хүн нь бол ариун сүнсээр удирдахж бичсэн хүн байна. Энэ хүн бол энэ хэсгийг яг итгэгч хүмүүст хандаж хэлж байгаа. Итгэгч хүмүүст хандсан гэдгийг бид нар 4-р эшлэлээс шууд харна. Учир нь нэгэнтээ гэгээрүүлэгдсэн гэдэг бол юу гэхээр сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийг хэлж байгаа. Тэгээд Тэнгэрлэг бэлгийг амссан гэдэг бол Тэнгэрлэг бэлэг бол Иесус аахгүй юу? Тэр Иесусыг хүлээн авсан гэдгийг хэлж байгаа. Тэгээд ариун сүнсний хуваалцагч болсон гэдэг нь нөхөр ариун сүнсээр дахин төрсөн гэж хэлж байгаа. Тэгэхээр ийм хүмүүсийн тухай ярьж байгаа гэдгийг эндээс ойлгох хэрэгтэй. Итгэгч биш хүмүүсийн тухай биш. За тэгээд тэр итгэгч хүмүүс бол Бурхны сайн үгийг бас ирэх үеийн хүчнүүдийг амссан атлаа гэж. Тэгэхээр Бурхны тэр хийсэн юмнуудыг амссан байгаа байхгүй юу? Аврал гэдэг бол өөрөө гайхамшиг, эдгэрэл өөрөө гайхамшиг тийм ээ, чөлөөлт өөрөө гайхамшиг. Тэр бүх хүчнүүдийг амссан байгаа. Тэгсэн хэрнээ завхаарсан гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ завхаарл гэж юу хэлж байгаа бол зөвхөн бие биш, сүнслэг завхаарлыг хэлж байгаа байхгүй юу? Иесусээс урагцсан хүмүүсийг хэлж байгаа тийм ээ. Итгэлээ орхисон хүмүүсийг хэлж байгаа. Итгэлээ орхисон бол дахин шинчлэгдэх гэмших боломж өгч. Тэгэхээр суур буруу сууснаас бид нар итгэлээ орхих боломжтой байгаа байхгүй юу? Хизээ нэгэн цагт өөр юм сонсоод чихийг нь гжигдсэн юмыг сонсоод өөр тийшээ явах боломжтой гэдгийг нь хэлж байгаа байхгүй юу? Англиар бол апостасy гэж хэлдэг тийм ээ. Тэгэхээр тэр хүмүүс итгэлээ орхисон гэдгийг яаж хэлж байгаахаар Бурхны хүүг дахин цовдож байгаа. Бурхныг цовдож байсан хүмүүс чи юу гэхээр тэр доор нь зогсоод цовдлагд хашгирж байсан тэр еврейчүүд ч гэдэг тийм ээ. Бурхан хүүгээ явуулсан, аврагчаа явуулсан гэж итгэхгүйсэн биш. Тэр итгэгч биш байдалд очиж байгаатай адилхан гэж хэлж байгаа байхгүй юу? Яагаад гэхээр тэр тайлбарыг хэлж байна тийм ээ. Асгарах бороог уудаг, ашигтай тижээлийг ургуулдаг газар. Энэ юу хэлж байна? Бидний зүрхийг хэлж байгаа байхгүй юу? Библийг ярихдаа өчигдрийн бидний сургалтын дээр бас Дүвэн пастороос энийг хэлжсэн. Библи дандаа хоёр төрлийн мэргэжлийн нэр томьёогоор, нэг нь хөдөө аж ахуйн нэр томьёо, нэг нь барилгын нэр томьёогоор гэж хэлдэг. Тэгээ энэ болохоор яг хөдөө аж ахуйн нэр томьёогоор ярьж байна тийм ээ. Зүрхийг хөрс гэж үздэг. Тэгэхээр тэр зүрх асгарж байгаа бороо тийм ээ. Тэр ариун сүнсний урсгал, үгийн урсгал юу гэдгийг тэр орж ирж байгаа бороо шиг орж ирж байгаа тэр бэлтгэн орж ирж байгаа зүйлийг тэр шингээж авах тэр хөрс тэр зүрх тийм зөөлөн байж шингээж авна тийм. Одоо энэ Вашингтоны яг хөрс шиг усыг шингээгээл байгаа шүү дээ тийм ээ. Энэ хөрс шиг. Тэгээд ашигтай тижээлийг ургуулдаг. Тийм зүрхтэй ахын бил бид нар ерөөлийг авнаа гэх. Итгэгч хүмүүс ингэж явах хэрэгтэй гэж хэлж байна. Харин итгэгч биш болсон хүмүүс шиг хогийн ургамал тэр зүрхэндээ ургуулад тэгээд бид нар өөр сайн мэдээний номд мэдж байгаа. Бидний зүрх рүү заримдаа муу сүнс ирээд бүр зориуд хогийн ургамлын үр цацдаг байж байгаа тийм ээ. Заримдаа бидний тэр эдгэр чөлөөлөгдөөгүй шархнаас хогийн ургамлууд ургаад гараад ирдэг байж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр хогийн ургамлуудаа бид нар ургуулад байх юм бол суур ойлголттой бол тэрийг бид нар зөвшөөрөд ургуулчихна. Тэгээд ах юм бол тэднийг яадаг вэ? Тэднээр хараал ойртож ирээд тэгээд тэр ургамлуудыг бурхан шатаадаг байж байгаа тийм ээ. Төгсгөлн шатаадаг. Ийм юм болно шүү гэж ингэж анхааруулж байгаа. Тэгээд энэ еврей намын зохиогч бол тэр итгэгч нарт бүр хандаад хэлж байгаа тийм ээ. Хайрт хүмүүс минь ээ гэдэг. Beloved гэж хэлж байгаа нь итгэгч нарыг хэлж байгаа тийм ээ. Харин та нарт илүү сайн зүйлсийг бурхан бэлтгэсэн байгаа. Дагалддаг зүйлс та нарт ирнэ гэх. Өөрөөр та нар төлөвчлөлт рүү явна гэдэгт би итгэж байна гэж хэлж байгаа байхгүй юу? Босгон байгуулахыг хэлж байна гэсэн. Тэгэхээр бид нар ингэж дараа нь шатаагдах хогийн ургамал болохгүй тулд бид нар
суйрлуугаа үнэхээр буцах шаардлагатай байна гэсэн. Тэгэхээр еврей номын энэ 6 дугаар бүлэг болоод ерөнхийдөө бол еврейчүүдэд хуучин гэрээнээс шинэ гэрээр нөө орох тэр шилжилт хийх тэр чоологийн үндэс нь болдог байхгүй юу. Хуучин гэрээнд бол еврейчүүд бол маш их шашинчсан байсан тийм. Тэр чигээрээ ёс заншил тэгээ хуулийнхаа дагуу үйлдэж гэн гэж үздэг боловч шашинчсан өөр шүтэнүүд шүтцэн одоо буян хийх байдлаар юмд ханддаг болсон. Яг буддистүүд шиг байсан гэдээ ойлгож байна. Бид нар бүгд буддистүүд байсан. Яг л тийм шашинтай. Тэгээ өөр шүтэн шүтцэн буян хийх гэлээд. Яг тийм байсан байхгүй. Тэгэхээр яг энэ еврей номын 6 бол яг л ийм өөр итгэлээс яг Христ итгэл рүү орж ирж байгаа энэ транзишнтэй шилжилт хийж байгаа ийм гол зүйлийг хэлж өгч байгаа гэсэн. Яг ийм шилжилт хийхэд энэ 6 суур ойлголт бол маш чухлаа гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр хуучин гэрээний үед бол еврейчүүдийн донд бол золиосны тийм ээ sacrificial system гэдэг золиосны бүтэн ийм систем механизм одоо машин ингээд ажилтдаг байсан байгаа байхгүй юу. Хүмүүс ингээд юу малаа өсгөөл тэр малаа тэр юунд авчраад тэндээсээ сонгож жагаад сүм рүү авчраад тэрийн тахилчт нь авч ороод нядлал тэгэл нөгөө зарим шатал тахилын махыг буцааж тэгж идүүлэл ингээд тасралтгүй тэр хичнээн мянган тахилчид ээлжээр ажиллаж байгаа тийм. Тэр одоо Илиягийн үед Илия ганцаараа үлдчихлээ гэж бодчихсон чи дараа нь 7000 тахилч амьд байгаа гэж бурхан хэлдэг шүү дээ. Илиягийн үед тэр тахилч нар алуулаад 7000 үлдчихэж байгаа юм чи энэ Иесусийн энэ байсан үед бол бүр хичнээн мянга байсан бид нар мэдэхгүй тийм олон тахилч нар тэр бүхэл бүтэн тийм машин ажиллаж байсан байгаа байхгүй. Тэгэд энэ үед Иесус өөрөө ирээд өөрөө ганцаагаараа биеэрээ золиос болоод тэгэд тэр олон тахилч нарын орлоод ганцхан тэргүүн тахилч болоод суусан гэсэн ийм том теологийг энэ еврей номын хүн ярих гэж эхэлж ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь энэ теологийг ярих гэсэн чинь нөгөөдөл нь хүлээж авах чих байхгүй хатууч ихтэй. Тэгээ тийм болохоор энэ суур ойлголтуудыг нь тавьж өгөх гэж байгаа байхгүй юу тоо. Тэгэд энэ нэг системийг өөрчилөхөд тэр еврейчүүд чинь болохоор нүглээс аврагдахт нь ямар ч одоо үйлс хэрэггүй болсныг хэлэх хэрэгтэй болсон. Гол сургаал нь тийм ямар ч аврал ямар ч үйлс хэрэггүй гэдгийг хэлэх хэрэгтэй болсон. Энэ бол хамгийн түрүүний одоо сургаал болж байгаа тийм ээ. Өхмөл үйлсийн тухай тэднэрт хэлэх хэрэгтэй болсон. Тэгвэл энэ систем чинь зүгээр алга болцсон гэд хэлэхэд ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэхээр одоо задлж дунд нь ойлгох хэрэгтэй болж штэ тийм ээ. Та нар одоо золиос олгоод нэг малч хэрээд ирэх хэрэггүй болсон. Харин зүрхэн дотор чинь асдаг тийм итгэл рүү шилжиж байгаа гэдгийг ингээд ойлгох хэрэгтэй болсон тийм ээ. Тэгэд энэ одоо шилжилтүүдийг энэ еврей номонд тэр сургаалуудыг хэлж өгч байгаа. Тэгэд энэ Иесуст хэрэг итгэлээр аврагдана гэдгийг хэлэхдээ тэр итгэлийн өмнө бол заавал явах зүйл нь бол гэмшил байгаа. Гэмшилгүйгээр ерөөсөө итгэл рүү ирэхгүй. Тийм учраас бид нар одоо сүүлийн хэдэн сарын турш ер нь гэмшлийг л яриад байна шүү дээ тийм ээ. Аврал авахд гэмшил хэрэгтэй, цэвэрлэл итгэхэд гэмшил хэрэгтэй, эдгэрхэд гэмшил хэрэгтэй, тийм үйлчлэлд орохын өмнө өөрийгөө цэвэрлэхэд гэмшил хэрэгтэй. Гэмшил хэрэггүй юм бол ерөөсөө байхгүй. Гэтэл буруу сургаалууд бид нар одоо буруу сургаал анх сонссон. Юу гэхээр загалмай дээр Иесус бүх зүйлийг хийсэн учраас дахин гэмшиж байх шаардлагагүй гэдэг. Калвины сургаал тийм ээ, баптизмууд, пресбитериан сүмүүд заадаг ийм сургаалыг сонс. Тэд нэг их гэмшлүүд хийдэггүйсэн. Тэгээд гэмшил Иесусийг хүлээгээд авсан юм чинь одоо нэг их тийм гэмшиж байх шаардлагагүй гэж ингэж үздэг. Одоо бид нар буруу сургаалаасаа бас бид нар гэмших хэрэгтэй болж байгаа тийм ээ. Буруу сургаал сонсч байсан та гэдэг гэмших хэрэгтэй. Тэр нь бол маш олон юмны саад тотгор болдог. Тэг өчигдөр бас тэр жилдээ сочход Дуэн пастор ярьжсэн. Энэ барууны энэ баптист пресбитериан сүмүүд энэ сургаалаа аваачаад мишнерүүд нь Африкчуудад аваачаад бас энэ сургаалаа заасан. Уг нь Африкчууд бол эдгэрэл чөлөөлөлтөнд амар нээлттэй тийм хүмүүс. Тэгсэн чинь тэд нар тэр сургаалаа ингээд заасан чинь
эдгэл чөлөөлтийн бас ингээ хаалттай болгоцсон тэнд ч тэгээд чоолоогоор дамжаад ямар буруу зүйл ороод ирдгийг ингээ бас өөр ингээ харж байгаа тухайгаа биднэрт бас хэлж өгч байсан ба. Бид нартай ч гэсэн яг тийм зүйлүүд болж бид нар гэмш хэрэггүй гэж ойлгодог байсан. Гмийн уучлал аль хэдийн авчихсан учраас гэмш шаардлагагүй. Иесус аль хэдийн уучлалсан гэдэг. Тэгээд тэрнээсээ болоод алдаж оноод яваад байгаагаа нэг их зүйл боддоггүй. Хүн л юм чи алдна гэж бодоод яваад байдаг тийм зүйлүүд бидний дунд бий болсон байдаг байгаа. Гэтэл хуучин гэрээ шинэ гэрээ хоёрыг холбосон хуучин гэрээний хамгийн сүүлийн иш үзүүлэгч Баптист Иохан номлохтаа номлосон гол зүйл нь болохоор гэмшлийг номлож ирсэн гэж байгаа тийм ээ. Есүс үйлчлэлийнхаа хүчийг дуудлагыг аваад тослогдоод үйлчлэлтэй босохдоо хамгийн анхны номлолноос гэмших тухай байсан тийм ээ. Матай 4:17. Тэр цагаас эхлэн Есүс гэмшицгээ Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж тунхаглаж эхлэв. Бид нар Тэнгэрийн хаанчлал руу ороход, Тэнгэрийн хаанчлал дотор амьдрахад, Тэнгэрийн хаанчлал дотор үйлчлэхэд байнга гэмшил хэрэгтэй. Паул бас сайн мэдээ тарахдаа эхлээд гэмшил, дараа нь итгэл гэсэн дараалалаар дандаа ярьдаг байсан. Сайн мэдээг ярихдаа бид нар одоо ямар сайн мэдээг ярьдаг бодох хэрэгтэй шүү бүгдээрээ. Энэ дараалал одоо ч ер нь өөрчлөгдөөгөө. Үйлс 20:21 Бурхны өмнө гэмших гэмшил бидний эзэн Иесус Христэд итгэх итгэлийн тухай юудэчүүд болон грекчүүдэд гэрчилсэн гэж тийм ээ. Паул зөвхөн юудэчүүдэд биш бүр харь үндэстнүүдэд дуудагдсан байсан. Тэгээ сайн мэдээг ярихдаа дандаа их гэмшлийн тухай яриад дараа нь итгэлийн тухай ярьж өгдөг байсан байна. Тэгэхээр бид нар сайн мэдээг янз бүрийн хүмүүсээс янз бүрийн нөхцөл байдалд ойлгож хүлээж авсан байгаа. Тэрнээс болоод бидний суур ойлголтууд зөрүүтэй байгаа. Тэрийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэгэхээр анх сонссон сайн мэдээнүүдээ эргээд бүгдээрээ анализ хийж бодоорой. Биднэрт гэмшлийн тухай ярьсан уу? Бид нар яг гэмшээд Иесус Христийг хүлээж авсан уу? Яг энийг бид нар анализ хийж бодох хэрэгтэй. Тэгээ бид нар Иесусыг хүлээж авахдаа Бурхны өмнө гэмшсэн үү? Эсвэл хүний өмнө гэмшсэн үү? Тийм ээ? Эсвэл өөртөө гэмшсэн үү? Юунаас гэмшсэн? Ер нь би гэмшсэн юм уу? Яг энэ асуултыг өөртөө тавиад анализ хийж бодох хэрэгтэй. Тэгээ ямар нэгэн гэмшил хийсэн л байх. Гэтэ гол төлөв бид нэг ерөнхий гэмшил хийдэг. Юу гэдэг вэ гэхээр бид нар бүтээгч эзнээ таниагүй байжээ, тийм ээ? Бүтээгч эзнээ таниагүйгээс бид нар буруу юм шүтчихэжээ, нүгэл хийжээжээ, тэгээд уучлаарай гэдэг юм ерөнхий гэмшлүүд хийгээд Иесусыг хүлээж авсан байж магадгүй. За тэгээд Иесусыг хүлээж аваад итгэж болсон байж болно. Гэхдээ харин өнөөдөр бол Бурхан хэлэхдээ өхмөл үйлсээсээ гэмш гэж байгаа байхгүй юу? Энэ еврей номоор. Өхмөл үйлсээсээ. За тэгэхээр өхмөл үйлс гэж юу юм бэ? Өхмөл үйлс гэдэг бол хүмүүсийг Иесус руу биш, сүнсний аврал руу биш, харин өөр зүйл рүү чиглүүлдэг зүйлийг өхмөл үйлс гэж байгаа тийм ээ. Өөрөөр хэлбэл хүмүүсийг Иесус руу сүнсний аврал руу авчирдаггүй бүх үйл ажиллагааг өхмөл үйлс гэж хэлнэ гэж. За одоо нийгэмдэр харах юм бол бид нар одоо улаан загалмай гэх нэг байгууллагыг мэднэ те. Улаан загалмай бол хүмүүст үйлчлдэг, энэрдэг, тусламжууд үзүүлдэг. Тэгтээ Иесусийн тухай хэлэхгүй. Тэднэртэй аврал руу сүнсийг аврахгүй шүү дээ. За тэрчлэн зөндөө олон сангууд байгаа тийм ээ. Хүмүүсийг дэмждэг. Одоо Bill and Melinda Gates Foundation гэж байдаг. Тэр хизээч Иесус руу сүнсний аврал руу авчрахгүй. Харин ч янз бүрийн вакцинууд гаргаж хүмүүстээр туршилт хийж эсрэг юмнууд маш хийж байгаа сүүлийн үед илрээд байгаа шүү дээ. Тэ? Янз бүрийн зүйлүүд гараад байгаа. За одоо бид нар бас ингээд олон өвчтөе тэр хүмүүст ханд өрөвдөг тийм ээ. Монголд одоо зөндөө өвчтөе хүмүүс байгаа. Тэгээд ханд өрөвдөг. Тэр ханд маань тэр хүмүүсийг бас Иесус руу авчрахгүй, сүнс рүү авчрахгүй. За яг нэг эмчилгээнийх нь нэг хувь нэг 0% юм хэрэглэн бид нар өргөж чадсан шүү дээ тийм ээ. Тэрнээс өөр. Тэгээд Иесус руу сүнсний аврал руу авчрахгүй. Тэгээд бидний ер нь итгэж болохоос өмнө хийжсэн бүх ажиллагаа бол өхмөл үйлсээсэн байхгүй юу?
бүх үжсэн бидний өөрсдөө хамгийн сайн хийжсэн гэсэн зүйл хүртэл өхмөл. Яагаад гэвэл бидний шүтээнүүд өхмөл байсан. Бидний сүнс өхмөл байсан, тийм ээ. Тэгээд өхмөл шүтээн, өхмөл үйлс нь биднийг өхөлрүүл чиглүүлжсэн. Энийг бид нар Иесусээр ирээд ойлгож ирсэн байгаа, тийм ээ. Саяхан би Андреа Россини гэдэг нэг Аргентин гаралтай пасторын номлыг сонсч байсан. Тэгээд энэ пастор болохоор тийм ортодокс сүмд өссөн. Тэгээд дараа нь Пентекост болсон байхгүй. Одоо бас сэргэлтийн үйлчлүүд хийгээд явдаг юм пастор байгаа. Тэгээд итгэвч гэрүүлд өссөн. Тэгээд Америкт ирээд Принстон их сургууль эмч болох гэж сурч байсан. Эмч болох гэж сурж байхад нь өөрөөнийх нь румейт нь нэг эдгэрэлтийн үйлчлэлд очих уу гэд асуугаар нь хамт очисан байна л да. Тэгсэн чинь тэр нэг Пентекост эдгэрэл чиглэлд үйлчлэлт анх удаа ариун сүнсний баптизм юу гэдэг бүр гайхсан. Тэгээ өөр ариун сүнсний баптизм өртөөгээд явдсан чинь ариун сүнсний баптизм өртсөн чинь хэлээр яриаг юм байна л да. Тэгээд хэлний бэлгээс авъя гэж явсан чинь ерөөс маш олон сэргэлтийн цуглаан дээр очсон ч гэсэн бас авахгүй байсан гэдэг өөрөө ярьж. Тэгээд сүлдээ өөрөө аваад энэ юу хийсэн. Тэгэд эмч болоод резиденси нэг эмч болох дадлага Аргентинд буцаж очиж хийсэн юм байна л да. Тэгээд тэнд байж байхдаа дуудлага аваад пастор болох дуудлага аваад үйлчлэлийн дуудлага аваад тэгээд үйлчлэлд орох гэсэн юм. Тэгээд ээж аав хоёртай хэлж л та. Тэгсэн чинь аав нь шууд зөвшөөрсөн. Тэгээд яг л эмч болохыг бүр болж байгаа байхгүй юу? Бүр бүтэн цагийн дуудлага. Аав нь шууд зөвшөөрөд ээж нь зөвшөөрч чадахгүйсэн. Ээж нь бол хүүгээ аав шиг эмч болоосай л гэж хүсэж байсан. Тэгээд аав нь зөвшөөрөхдөө нэг ийм жишээ хэлж гисэн байна. Нэг удаа аав нь бас эмч байсан. Тэгээд автын осолд орсон нэг хүн ирсэн байгаа байхгүй юу? Бүтэн баг тэр хүн дээр ажиллаад за энэ хүн ерөөсөө өнгөрсөн энэ хүн яг өхөн гэж эмчнэр тэгээд тахчаа. Аав нь ганцаараагүй энэ хүн амьдрна гэж хэлээд тэр ажилласаар байгаад нэг жилийн дотор тэр хүнийг босгоцсон байхгүй юу? Тэгээд тэр хүн эмнэлгээс гараад явсан. Тэгээд тэр хүнийг ингээд аварчлаа л гэж бодсон. Тэгсэн чи яг жилийн дараа нөгөө хүн чинь дахиад автын осолд ороод ирээд нас орсон байхгүй. Тэгээд аав нь юу гэж бодсон гэдгсэн чинь би энэ хүнийг сүнсийг нь аврахад чиглүүлээг бол энэ хүн ингээд өхөчлээ. Тэгээ энэ хүнийг би өхөл рүү миний эмчилсэн тэр бол өхмөл үйлс байсан юм байна гэж ойлгосон. Тэгээ аав нь тэр улсын эмнэлгээсээ гараад хувийн үйлчлэл нэгээд министрийн үйлчлэл хийгээд тэндээ хүмүүсийг үнгэн үздэг. Тэгээ үтсэн хүн болгондоо сайн мэдээ ярьдаг. Тийм үйлчлэл нийцсэн байсан байхгүй юу? Тийм болохоор аав нь зөвшөөрөөд хүүгээ үйлчлэлд ороход нь зөвшөөрж исэн гэдээ ярьжсэн. Тэгэхээр бид нар эмч хүний чинь хамгийн ариун энэрэнгүй үйлсэж юм гэж. Тэгсэн ч гэсэн тэр бол Иесус рүү чиглүүлж байгаа биш л болвол бас өхмөл үйлсэл орж байгаа байхгүй юу? Тэгээд яг энэ жишээгээр бид нар эндээс харж болж байгаа. Тэгэхээр бид нар хүнийг Иесусээс өөр зүйл нүглээс аварна гэж итгэж байсан л бол тийм ээ эсвэл одоо ч гэсэн тэгээ итгэсээр байгаа бол тэр өхмөл үйлсэн. Заримдаа бид нар хүнд сайн мэдээ ярихгүй за биеэрээ л үлгэрэлчээ гэж хүнтэй тэгэл яваад тэгээ явж итэл нөгөө хүн гинт нас орчул яах. Сайн мэдээ яриагууд амар харамсан штэ. Тэгээ бид нар гэртээ орж ирсэн хүн болгонд сайн мэдээ ярьдаг байхгүй юу? Хизээ дахиж уулзахаа бид нар мэдэхгүй штэ. Тэр хүн эсэргүүцнүү яана ерөөсөө хамааахгүй. Ирсэн хүн болгоноо бид нар сүмд авчрахыг хичээдэг. Тэ? Хизээ бид нар сайн явж үлгэрлээ тэр хүн биднийг харж дуурайх юм тийм. Тэр шиг үлгэр байхгүй те бид нар тэр хүнтэй байнга амьдрахгүй бас хойш. Тийм учраас ерөөсөө хамгийн гол юм нь сайн мэдээ рүү чиглүүлэх ёстой юм байна гэдгийг бид нар ойлгосон. Бид нар бас нэг сүм чуулганаараа тэр наадам дээр энэ үйлчлэх гэж үтсэн шүү дээ. Тэрийг харж ирчэл бас нөгөө пастор ярьжсэн нөгөө сурынхын нэг хариуцаал тэгээд нөгөө сурын талбай нөгөө наадмын талбаанаас зайтай тэгэл тэнд нэг очиод тэгэл нэг харсан чи баяраа ганцаараа тэнд ингээд хүмүүстэй яагаад тэгээ хараад пастор тийсэн шүү. Дараа жилээс ерөөс энийг хийхээ бай. Шаал утга учиргүй тэнд ингээд хүмүүсийг баясгаж цэнгэхийн тулд нэг маань тэнд халуун наранд ингээд зогсоод гантал ямар ч сайн мэдээний үйлчлэл биш гэж хэрэг юм гэдэг. Дараа жилээс нь нар хийхээ болъё гэж болж исэн байхгүй. Тэгээ одоо бид нар наадмын хандивч өгдөггүй. Тэртээ тэргөө очиж байгаа хүмүүс маань тэр таксийн төлж байгаа майхныхаа юу төлж байгаа тэрүүгээр бид нар тэр community-тэй нэгдчихэл гарч. Харин бид нар майхандаа орж ирсэн хүн болгонтой
бид нар Иесусыг ярьж нөхөрлөж тэгж гарахыг хичээж яа гэсэн ийм үйлчлэл болгож хувирсан байгаа шүү тийм ээ. Тэгээ бас нөгөө хуучин бидний хүүхдийн шинжилгээ үйлчлэл ч гэсэн зүгээр л хэдэн хүүхдүүдтэй баясгаал ингээл гараа ир хүүхдүүд нь баясчихсэн ч юм уу ч юм уу бид бүүмэд тэндээс хүүхдүүд ерөөсөө аврагдаагүй сайн мэдээ сонсоогүй тийм үйлчлэлүүд бид нар бол зөндөө л хийжсэн байгаа. Тэгээд тэргээ бид нараас одоо бол өхмөл үйлсэл гэж хармаар байгаа. Харин тэн дээр хүн хин нэг тоолж аваад сайн мэдээ хүргэжсэн бол сайн л байна тийм ээ. Бас тэр нь үр жимсээ гаргаасаа л гэж бодож байна тийм ээ. За 1-р Тесалоник 1:8-9-ийг харъя. Учир нь эзний үг та нараас гарч зөвхөн Македон болон Ахайд ч сонсогдсон төдийгүй Бурханд итгэсэн та нарын итгэл хаа сайгүй тарсан билээ. Тиймд ямар нэгэн юм ярих хэрэг бидэнд алга. Учир нь тэд өөрсдөө та нарын дунд бид хэрхэн орсныг болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээсээ эргэж Бурханд хандсан тухай юм а гэж. Тэгэхээр энд Илч Паул хэлж байгаа тийм ээ. Итгэгчд хэрхэн шүтээнүүдээсээ эргэж Бурханд хандсан тухай. Тэгэхээр эргэн гэдэг үг чи юу вэ? Гэмшил ахгүй юу? Шүтээнүүдээсээ эргэж тэр хүмүүс яг жинхэнэ гэмшээд Бурханд хандсан яг юм итгэгчтэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр еврейчүүдийн үед тэр шүтээнүүд нь юу байсан гэхээр нөгөө табернакл нь синагог нь тахилч нар нь байсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэднэрээс эргээд Иесус руу хандсан. Тэгэхээр анхны үеийн сүмийн итгэгчд бол юу байсан гэхээр тэр тахилчтай сүм рүүгөө очихоо болоод Иесусыг хүлээж аваад тэр одоо Тесалоникт байна уу, Эфест байна уу, хаана тэр сүмд ирсэн тэр хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр тэд нар бол яг өхмөл үйлсээсээ гимшээд ирсэн тийм итгэгч нар байсан байна гэсэн. За итгэгч болсны дараа ч гэсэн тэр ариусгалын үйл ихэлсэн тэр явцад бид нар бас гимшиж цэвэрлэгцээр байх ёстой. Яагаад гэвэл бид нар ганцхан шүтэнтэй байгаагүй байхгүй. Олон юм шүтчихсэн. Одоо өчигдөр бид нар тэр сургалтанд сууж байхад чинь чөлөөлөлтийн тухай яриад биднэрт ингээд цаас өгөөд бүр он жилүүдээр хүртэл ингээд наснасаараа ямар юу туулж исэн тийм ээ. Одоо яг амьдралд чинь юу харагдаж байгаа чи юунаас болсон гэж үзэж байна гэдэг ингээд өөрсдөө анализ хийх ингээд хуудсууд өгөөл юу яхад ганцхан асуултанд нь хариулахын тулд би өөрсдөө ямар их бохир байснаа бол дахиад харж байгаа байхгүй юу. Сүнс сэтгэл биеэрээ бүр ямар бохир байснаа харж байгаа байхгүй юу. Тэр юу гэхээр Иесусээс өөр юу шүтчихсэн бэ гэсэн асуулт байгаа байхгүй. Би ч аимшигтай олон юм шүтчихсэн байгаа байхгүй юу. Тэр донд тэгээд яхад чинь Бурхан харуулж байгаа нь болохоор бүр тэр очижсэн тэр сүм дуган болохыг бүр нэгээр нь харуулж. Урд нь бид нэр ерөнхийдөө залбирдаг тийм. Одоо ингээд цэвэрлэхэд бүр нэгээр нь ингэж залбирч цэвэрлдэг юм байна. Тэг бүр юу сансан гэдгсэн чинь нөгөө оюутан болчоод яж нэг Орос охтод нэг ийм дугуй цаас яагаад ийм болдгийг тэр үчи ерөөсөө тийм мэдэхгүй очижсэн. Тэгээд асуултаа бичээд харанхууд лаасачаад юу яхад асуултаа асуухаар ингээд сүнс хариултыг ингээд нэг тийм хийжсэн байхгүй. Тийг өчтөр гин саналдгийг. Тэгээ энэ юу тэгжсэн гэсэн чинь би нэрлж ч мэдэхгүй тэр тэгсэн чинь QG board гэдэг юм байна гэд энд орж хэлж. Бүр тийм юм хийжсэн байгаа байхгүй. Тэрнээсээ би бас гимш цэвэрлэгдэх тийм хэрэгтэй болж байгаа. Бурхан ингээд яг уудлаад энэ бүх зүйлүүд ингээд тэр чинь ингээд шатгалтандаа ямар ах уу тийм асуулт яхаа тавг ингэж тийм юмнууд хийжсэн байгаа байхгүй. Янз тийм мухар сусгийн юмнууд маш их юм биднэрт байсан тийм ээ. Тэгэл тэнд чинь нөгөө кинонууд юунууд зөндөө юм билээ гэсэн. Зөвхөн нэг асуултаар ихтэл маш их юм гарч ирж байлаа. Тэгээ одоо бид нар тийм юмнууд ингээд хийгээд явна те. Бид нар аль хэдийн хийцэн эхэлсэн гэдээ бодсон бас болоогүй юм байна. Тэгэд итгэж болсныхаа дараа бас бидний биеэрээ үйлдэлсэн нүглүүд бас бидний өхмөл үйлс болдог тийм ээ. Түрүүчийн номлол дээр бид нар Питер Юдас хоёрын жишээ авч ирсэн тийм. Хоёулаа итгэжсэн, хоёулаа ургасан. Питер бол Иесусыг бараг худалч гэж хэлсэн, харааж ирсэн, амаараа хийсэн юм нүглүүд байж байгаа шүү дээ тийм ээ.
Юудаас болохоор бол тэр мөнгө авсан бас амаараа нүгэл үлдсэн, биеэрээ нүгэл үлдсэн, бүр зүрхээ бүр сатан тушаасан байгаа шүү дээ. Тийм нүглүүд үлдсэн. Тэгээд гимшсэн Петр нь буцаж ирээд Юдаас нь өхөл рүү явсан байж байгаа шүү тийм ээ. Тэр Иесусаар л бүх юм дамжина гэдгийг ингэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар итгэж басныхаа дараа бас ийм өхмөл үйлсүүд хийсэн бол бид нар бас тэрнээсээ гимш хэрэгтэй гэдгийг хэлж өгч. За сүм дотор ч бас өхмөл үйлс байдгийг Библиэд бас хэлж өгсөн байна. Илчлэл номын 2-3 дугаар бүлэгт 7 сүм дурддагтаас 5 сүм нь өхмөл үйлстэй байсан гэдгийг хэлсэн байдаг. За Эфесийн сүм нүүр их хөдөлмөр хийдэг, нүүр их сайн үйлс хийдэг гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө анхны хайраа орхичээ гэж. Маш их үйлс хийдэг сүм байсан. Тэгсэн мөртлөө Бурхныг хайрлаа. Үйлс хийгээл гэдэг үйл гэдэг. Одооний сүмүүдийн үед юу гэдэг? Нийгмийн үйлчлэл үйлчлэгээд хоомлес үйлчлэлгээл байдаг юу гэдэг маш олон тийм. Итгэлийн баяр хөөргийн сургалт юу гэдэг ингээл юм хийгээл хийгээл тийм. Тэр донд нь Иесус байхгүй. Иесус яригддаггүй болвол. Монголын нэг итгэлийн баяр хөөргийн сургалт гэдэг сууж үзсэн. Иесусийн тухай юу ч байхгүй. Итгэвч хүн удирдах байгаа байхгүй. Авралын тухай юу ч байхгүй. Иесустэй холбосон юм юу ч байхгүй. Тэгэхээр өхмөл үйлс болоод хуурж байгаа байхгүй. За Пергам гэдэг 2 дахь чуулган. Пергам дахь чуулган сургаалаараа сатаанд буулт хийсэн байсан. Яг үл тэнд Балаамын сургаалыг сахичдсэн. Буруу сургаал сонсоод байсан байгаа байхгүй. Балаам чи ямар хүн байсан гэхээр Балак гэж удирдагчийн хүсэлтээр тэндээс мөнгө аваад Бурхны хүмүүсийг хараах гэж явж исэн. Иш үзүүлэгч байхгүй. Тэгээ Балаамын сургаалыг заадаг. Буруу сургаал заадаг юм. Энэ нас өхмөл үйлс. Хичнээн одоо үгэн дотор хөтлөөд байна гэж Библи судлал хийгээл номлоод байна. Буруу сургаал руу хөтлөж байгаа бол энэ бол аврал руу авчрах өхмөл үйлс. За Туатер дахь чуулган Садар Самууны шүтээнийг сүмдээ оруулсан байсан. Тэг хэлэхдээ гэсэн. Юу гэвэл өөрийгөө иш үзүүлэгч хэмээн нэрлэдэг Изабель гэх эмэгтэйд миний боолуудыг сурган төрөл түлхийг чи зөвшөөрсөн гэж хэлж байгаа юм. Тэг хуурамч иш үзүүлэгч орсон тэр хүүх иш үзүүлэгчээр дамжаад Садар Самууны сүмд нь орсон байсан. Өнөөдөр бид нар нөгөө гэрлэлтийн тухай зөв болгож өгөхгүй болвол тийм ээ. Гэрлэлтээс өмнө хамтарч амьдарч болохгүй. Гэрлэг хүмүүс хамтарч амьдарч гэрлэлтийн өмнө дотн харилцаанд орж болохгүй. Ийм зүйлүүдийг зөв хийж явахгүй бол ийм Садар Самууны сүнснүүд ороод ирдэг байна. Энийг л хэлж байгаа тийм ээ. Бид нар ийм зүйлүүдээс одоо бид нар гэрлэхээс өмнө дотн харилцаанд орж исэн бол гимш хэрэгтэй болж байгаа байхгүй юм. Маш их юм зүйл байна. За Сардэд дахь чуулган ариун сүнсний хүчгүй өхмөл үйлс хийдэг гэж. Үйлс нь өхмөл яад бол ариун сүнсний хүчээр хийгддэг байсан. Бүр ингэж хэлж байгаа. Би чиний үйлсийг чиний амьд гэдэг нэртэй боловч үхтэл гэдгийг чинь мэднэ. Маш хэм хийгээл идэг ариун сүнсний хүч байхгүй. Ариун сүнсний хүч байхгүй газар яадаг вөхөр үйлчлэгчд нь ядраад унаад идэх байхгүй юу? Хитгэн үнэ үйлчлээд идэх байхгүй. Бүгдээр хамт үйлчлдэг. Ялангуяа ариун сүнсийг эсэргүүцдэг газар, ариун сүнсний баптизмыг зөвшөөрдөг, бэлгийн явсыг зөвшөөрдөг газар ийм маш их болдог те. Цөөхөн хүмүүс нь үйлчлсээр байна. Өгнө ариун сүнс бүх хүмүүст хүчийг өгөөд, бүх хүмүүст бэлгийн явсыг өгөөд бүгдийн үйлчлэл босгох гэдэг байна. Тэрийг хязгаарлалчаар цөөхөн идүүн үйлчилж байгаад унцдаг байхгүй юу? Нөгөө амралтгүй үйлчлдэг бас. Амралтаа авах ёстой үед амрах ёстой тий. Амралтгүй үйлчлдэг ийм юм бас. Ариун сүнсний дотор амардаг байхгүй хүмүүс ч. Тэгээ тийм амралт авч. За тэгэд Лаодик дахь чуулган бүлээн байсан гэж хэлж байна тий. Би чиний үйлсийг хүйтэн ч халуунч биш гэдгийг мэднэ. Чамайг хүйтэн ч юм эсвэл халуун байгаасаа гэж хүсэж байна. Бурхан биднийг цог жавхлантай, зоригтой, урамтай үйлчлэхийг хүсдэг те. Зүгээр л нэг ядарсан хүн ирээд ээлжийн өнгөрүүлэх тийм үйлчлэл хийгээсэ гэж хүсдэггүй. Тэ?
бүлээн байхыг хүсдэг. Тэгвэл бүр бөөлжнө гэж бичсэн байгаа энэ дээр. Хүйтэн байх юм бол бид нар бурханд үйлчилж байгаа биш, тийм ээ? Ерөөсөө битгий үйлчлэл гэсэн үг шүү дээ. Тэр үйлчлэл хүлээж авахгүй гэсэн. Тэгэд энэ бүгдийн дурдаад тэр чуулгануудыг бүгдийг нь энэ өхмөл үйлсүүдээсээ гимшиж хэлсэн байна. Тэгээ сүм болоод итгэгчдээс л бүрж байгаа шүү дээ. Тэгэд сүм ийм зүйлүүд байна гэдэг чинь итгэгчдэд ийм өхмөл үйлсүүд байна л гэсэн үг болж байгаа. Бурхан бол харин өөрөө маш энэрэнгүй учраас заавал биднэрт боломжийг өгдөг, тийм найдвар байна гэж хэлдэг байхгүй. Тийм учраас гимш хугацаа боломжийг байнга өгдөг байгаа. За итгэгч хүмүүсийн бас нэг өхмөл үйлсний юу гэхээр заримдаа гэр бүлээ анхаардаггүй. Өөрсдөө сүмд үйлчлэл яваад идэг, өөрсдөө том үйлчлүүд хийгээл идэг. Ард нь ар гэр нь орхигдсон. Хүүхдүүд нь аврагдаагүй байдаг. Тэр өөр хүүхдээ бол маш их анхаарах хэрэгтэй. Бурхан тэр гэрээс зөвхөн ганцаар ингэж аврах гэдэг юм биш. Гэр бүлээр ч аврах гэдэг байгаа шүү. Тэрийг маш ойлгох. Хүүхдүүд баг гэлтгүү сайн мэдээ ярьж аварж авах. Өчигдөр тэр дүйн пастор 4 настай Иесусыг хүлээж авсан гэж ярьжсэн. Тэр хүүхдүүд бүр багтаа ч гэсэн хүлээж авах чадна. Яг тэгвэл сүнс нь хүлээж авдаг байхгүй. Тэгээ энэ юг бэлтэж байхад надад нөгөө Брайан Хогны жишээ санаанд орж ирэлсэн. Брайан Хогн гэдэг Монголд Эрдэнэтэд цуглааныг эхлүүлсэн илгэлт эзэн байдаг. Одоо Аркансаст амьдардаг. Тэгээд миний онгоцон доторх хонь гэдэг нэртэй Монголд үйлчлэгээ тухай ном бичсэн байдаг. Дээрээс Shape in my bathtub гэдэг ном. Анх англиар нь уншвал би уйлжсэн. Бид нарын Монголын төлөө хүмүүс, гадны хүмүүс ингэж зүтгэжсэн юм шүү дээ. Тэр Америк гэр бүл, бас нэг Швед гэр бүл, Орос гэр бүл, 3 гэр бүл нийлж Эрдэнэтийн чуулганыг босгожсэн тухай бичсэн байсан. Тэг маш их талархаад ижсэн. Тэгээд уржин жил Ози эрэхтэй энэ Брайан Хогны номыг орчуулснаа авчирч өгсөн. Тэгээд дээр нь Брайан Хогнтой очиж уулзаад ирсэн. Тэгээд уулзаад ирэхдээ нэг харамсалтай юм хэлсэн. Юу гэсэн чинь Брайан Хогны хүүхдүүд нь бүгд сүмж явдаггүй, итгэлээ орхицсон байсан. Миний зүрх зүсэгтэй л явцсан. Тийм агуу үлчсэн. Тэгсэн чинь одоо Брайан Хогны тэр Монголын тухай бичсэн номыг мишний бүх сургуулиуд судалдаг. Брайан Хогн өөрөө мишний сургуулиуд дээр очиж хичээл заадаг. Гэтэл хүүхдүүд нь өнөөдөр Христ дээр ирэх амар харамсалтай санагдсан байна. Тэгээ яагаад Христ дээр ирэх өгч Монголд ээж аваагаа тэгж зовж байгаа шаналж байгааг хараад бурханд гомдсон гомдлууд хүүхдүүдэд нь байсан байгаа. Нэг талаас, нөгөө талаас өөрөө хүүхдүүдэд орхисон байхгүй. Монгол итгэгч нарын араас явж байгаад хүүхдүүдтэйгээ ажиллах хүүхдүүдэд орхисон байхгүй. Хүүхдүүдтэйгээ ажиллах хүмүүс тэгдэг юм байна. Яг бол өөр нэг Монголд ажилласан 20 жил ажилласан Джейсон пастор байна. Джейсон пастор бол баптист пастор л та Монголд. Гэхдээ монголоор маш сайн ярьдаг те. Бас манад ирээд явж байсан Индианагийн сүмх Fairhaven гэж сүмх. Хүүхдүүд нь бүгд монголоор ярьдаг. Бүгд үйлчлдэг. Тэгээ яадаг байсан гэхээр Джейсон пастор хүүхдүүдээ номлолт заавал урд суулгадаг. Тэгээд номлолоо монгол хэлээр тэмдэглэж яв гэж хүүхдүүдтэй шаарддаг гэсэн. Хүүхдүүд нь монголоор маш сайн ярина, монгол хэл мэддэг. Тийм хүүхдүүд байсан. Тэгэхээр өөрсдөөсөө шалтгаалж байгаа. Хүүхдээ ерөөсөө орхиж болохгүй. Өнөөдөр бид нар хүүхдүүдэд юм сонсох чадваргүй гэж байна. Бид нар бас анх тэр Украин сүмд очиж байхад хүүхдүүдтэй ингээд нөгөө оркестр шиг сандал ингээд урд нь дугууруулаад тавьд өгсөн. Хүүхдүүд урд тусна суулгадаг гэсэн. Тэгээ номлолоо сонсгодог тийм хүүхдүүд. Тэр сүмд хүүхдийн үрж тусдаа байгаагүй байхгүй. Тэгт хүүхдүүд нэг томчуудтайгаа номлолоо ингээд сонсдог. Тэгээ нэг охин нэг 2-3 настай охин нөхөр
гангаа уцалсан байгаамаа нөхөртэй энд бас цүнх мөгч угалцсан багш. Нэг гоё явж танихаар бол Миланыг харж байгаа байхгүй юу. Тэгээ очиод тэнд ингээд суучдаг. Тэгээд амар томоотой. Тэгсэн чинь тэнд хэдэн номлол явдаг гэж. 4 номлол. 4 номлол нэг өдөр. Тэр хүүхдүүд дараалаад сонсоо суудаг гэсэн баг. Тэнд төрчихдөг. Заримдаа бид нар тэднийг тэг сургах хэрэгтэй байхгүй юу. Тэгээ бас нэг гэр бүлийн хичээл заажсан. Биднэрт нөгөө гэр бүлийн хичээл заажсан хэлжсэн. Ээж аав нар биеэрээ үлгэрэх хэрэгтэй. Ээж аав нар нэг л удаа бүтэн сайнны цуглаандаа очихгүй гар найзынхаа бүтэ партид явж олно гэж зөвшөөрчөд ингэж болдгийм байх гэдээ ойлгоход хүүхд авчдаг гэжсэн байна. Нэг удаа сүмэд тасалж олныг ойлгочиход хүүхд гэж ойлгодог. Тэгээ ээж аав нараас маш их юм шалтгаалж байгаа. Тэ? Энэ бол яг ээж аав нарын өхмөл үйлс байгаа байхгүй юу? Хүүхдээ орхигдуулж байгаа чинь. Бүх юмыг Иесус рүү хандуулах хэрэгтэй байгаа. Хүүхдүүдтэй өсгөхдөө тэ. Тэрнээс бид нар хүүхдүүдээ одоо Крисмасаар үнэтэй бэлэг авч өгснөөр Иесус рүү авчихгүй. Тэ? Бид нар одоо мундаг юу гэдэг хөгжимчин тамирчин болгосноор Иесус рүү ирэхгүй шүү дээ. Тэ? Бүх юм нь Иесустэй холбогдох хэрэгтэй. Хийж байгаа. Тэрийг л бид нар хийх хэрэгтэй тэр гол зүйл байна. За Лук 13:1-ээс 3 дээр тэр үед хэдэн хүн ирж түүнд галилчуудын талаар мэдэгджээ. Пилат тэдний цусыг тахилуудтай хольсон гэжээ. Иесус тэд бусад бүх галилчуудаас илүү нүгэлтнүүд байсан тул тийхүү зовсон гэж та нар бодно уу? Үгүй би та нарт хэлье. Хэрв гимшихгүй бол та нар бүгд үүний адил мөхнөө гэж хэлсэн байна. Энд юу болсон гэхээр сүмдээ хүмүүсийн авчирсан тахилыг өргөжсэн тахилч нарын Пилат алдсан биш шиг тэр хүмүүсийн цусны тэр тахилын цустай бүр холилдсон байсан гэж энэ бүрчиж амар дүр зургаа харж байгаа. Бөөн цус. Тэгээ энийг Иесус дээрээ хэлсэн байна тийм ээ. Тэгээд Иесус хэрэгтэй тэд нарыг нүгэлтэй болоод та нар өгсөн гэж бодож байна. Иесус рүү ирэхэд бидний нүгэл ерөөсөө хамаа байхгүй. Их нүгэлтэй байна уу, олон нүгэлтэй байна уу, цөөн байна уу? Тэгээ бидний тэр бодож байгаа нь хамаагүй. Иесус бүх нүглийг өршөөх, хуучлах, угаах, цэвэрлэх чадвартай. Тэрийг энэ Иесус энд хэлээд байгаа тийм. Тэгэхээр энэ нүгэлтэй холбож та нар битгий бодоорой гэж хэлж байгаа юм тийм ээ. Харин тэр тахилч нар яагаад тэр тахилгынхаа үйлсийг тэр өхмөл үйлсээ хийгээд байсан юм гэхээр тэд нэр гимшээгүй тийм ээ. Иесус рүү ирээгүй гэдгийг хэлж өгч байгаа байхгүй. Тэгэхээр тэр гимшгүйгээр тэр өгчөж байгаа нь тэр хүмүүсийн хувьд бол яг мөхөл болцсон юм а гэдгийг хэлж өгч байгаа юм. Тэр гимшгүй байх юм бол ингээд мөхнөө. Тэрс бид нар хизээ өгөх нь яаж өгөх нь бид нар хамаагүй. Бид нар яаж өгөхөө мэдэхгүй шүү дээ. Өвчнөр өгөх юм уу? Аксидентээр өгөх юм уу? Бид нар ерөөсөө мэдэхгүй те. Яаж өгөхөө мэдэхгүй. Хизээ өгөх, хаана өгөх, яаж өгөх ерөөсөө хамаагүй. Ганцхан гимшээд Иесус рүү ирсэн байх нь чухал гэдгийг энд Иесус энд хэлж өгч байгаа байхгүй тийм. Тэгэд Иесус бол хизээч хэнийг хаанч уучлахад бэлэн гэдгээ хэлж өгч байгаа. Тэгэд энд энүүгээрээ дамжуулаад та нар тахилч нарт итгэхэ болоод Бурхан руу амьд Бурхан руу хандаа гэдгээд дахин Иесус хэлж байгаа гэсэн үг тийм ээ. Тэр тахилч нар бол яг хуулийнхаа дагуу л үлдэж байгаа гэсэн үг. Ойлгоогүй зүйл нь юу гэхээр тэр хуульч нь нүгэл гэж юм байдгийн нүглээсээ хүмүүс өөрсдөө аврагдаж чадахгүй аврагч хэрэгтэй. Тэр аврагч нь Иесус шүү гэж Иесус рүү чиглүүлээд байгааг л ойлгох хэрэгтэй байсан. Тэрийг ойлгож чадаагүйтэй гэмших хэрэгтэй байсан тийм ээ. Тэгээд энэ аврал хэрэгтэйг л дуулах гээд байгаа юм гэдгийг л Иесус энд хэлээд байгаа. Харин яг тэгж ойлгосон хүмүүс нь тэр анхны үеийн сүмийн итгэгчд байсан байгаа байхгүй тийм. Тэгээд тэр анхны үеийн итгэгчд нь тэр левитчүүдээс Иесус рүү эргэж байгаа. Яг нэг шүтэнээсээ нөгөө шүтэн рүү эргэн гэдэг бол гимшин. Тэнд гимшсэн, юунаас гимшсэн гэхээр өхмөл үйлсээс гимшиж байгаа гэсэн үг. За энэ тухай яг энэ еврей номонд хэлээд байгаа. Тэр энэ гимшлийн тухай яриа биднэрт
энэ сэргэлтийн цуглаанаас өмнө ирээд байгаа нь бол маш их утга учиртай байна. Тэгээд бид нар ингэж сэргэхдээ суураасаа эхлэх ёстой маа гэдгийг л эхлээд байгаа гэсэн. Бид нар зөв сайн үрийг тарьж сайн мод нь ургана тийм ээ. Тэр сайн модноос нь сайн үр жимс гарна гэдгийг бид нар ойлгодог тийм ээ. Муу үр жимс гараад байх юм бол бид нар яадаг вэхээр тэр суур нь үндэс нь буруу юм байна гэж бодох хэрэгтэй болж байгаа юм. Одоо бид нар өөрсдөө гарч байгаа үр жимсүүдийг бид нар мэдээж ямар үр жимс гарч байна. Нөгөө Галаад намд гэсэн үр жимсүүдээр өөрсдөө шүүд бодож болно тийм ээ. Тэгээд өөрсдөө ярьж байгаа тэр дайралтуудаар бас бодож болно. Юу болоод байна гэдгийг бид нар бодож болно. Тэгээд олон талаар бид нар тэр яг суйрлуугаа ирэх боломж биднэрт байгаамаа. За тэгээд бүгдээ Үйлс намын нэг жишээг уншъя. Та нэлээд урт хэсгийг уншъя. Үйлс 8:9-25 дээр. Хотод ил бүзүүлэн Самарийнхныг гайхшруулж байсан тэдний дунд агуу нэгэн хэмээх Симон гэгч нэг ир байжээ. Тэд их баггүй бүгдээрээ түүнд анхаарал хандуулж Бурхны агуу хүчээр нэрлэдэг чинь энэ хүн байна гэцгээдэг байж. Тэр удаан хугацааны турш илбээр бусдыг гайхшруулж байсан тул тэд түүнд анхаарлаа хандуулдаг байжээ. Харин Бурхны хаанчлал болон Иесус Христийн нэрийн тухай сайн мэдээг тунхагласан Филиппт итгэсэн эрэгтэй эмэгтэй олон хүмүүс баптизм хүртцээж байлаа. Симон хүртэл итгэсэн бөгөөд баптизм хүртсэний дараа Филиппийг дагах болж гайхамшгууд болон тэндгүүд үлдэгдхийг харан үргэлж гайхаж хоцордог байв. Самар нь Бурхны үгийг хүлээн авсныг Иерусалим дахь элч нар сонсоод Петр, Иохан нарыг тэдэн рүү явуулав. Тэд ирж тэдэнд ариун сүнсийг авахлахын төлөө залбирчээ. Учир нь тэдний хүндж ариун сүнс хараахан буугаагүй байсан бөгөөд тэд эзэн Иесусийн нэрээр зөвхөн баптизм хүртсэн байжээ. Тэгээд тэр хоёр тэдэн дээр гараа тавихад тэд ариун сүнсийг хүлээн авч байлаа. Элч нарын гар тавилтаар дамжуулан ариун сүнс өгөгдөж буйг ажигласан Симон тэр хоёрт мөнгө өгч энэ эрх мэдлээ бас надад өгөөч. Тэгвэл би гараа тавьсан хүн бүрийг ариун сүнстэй болгоно шүү дээ гэв. Гэвч Петр түүнд мөнгө чинь чамтай хамт мөхөг. Учир нь Бурхны бэлгийг мөнгөөр авч болно гэж чи санджээ. Бурхны өмнө зүрх чинь зөв биш учраас энэ үсэж чиний хэрэг, чиний оролцоо байхгүй. Энэ хар санаархалтай гимшиж эзэнд залбир. Магадгүй зүрхэнд хар санаа чинь зайлуулагдаж болох юм. Учир нь чиний хор шар худал хуурмгийн хүлээсэнд байгааг чинь би харж байна гэжээ. Симон хариуд нь саяны таны хэлсэн бүхэн надад бүү учраас гэж миний төлөө та нар өөрсдөө эзэнд залбирч өгөөч гэв. Тэд чин сэтгэлээсээ эзний үгийг гэрчилж тунхаглаад Иерусалим руу буцсан бөгөөд мөн Самарын олон тосгонд сайн мэдээг тунхаглаваа гэж. Эндээс биднэрт юу ойлгогдож байна вэ гэхээр Самарын нэг хотын нэр нь байхгүй. Тэгэхээр тэр Самарын нэг хотод Филипп очсон байна тийм ээ. Филипп болохоор элч биш байсан. Гэхдээ Библиэд анхны сайн мэдээ тунхаглагч евангелист гэж дурддагдсан хүн байна. Тэгээд Филиппийг Бурхан нэг газараас нөгөө рүү зүгээр ямар ч юугаар тээврийн хэрэгслгүйгээр ингэж аваачдаг байсан. Тэгж Бурхан ашигладаг байсан сайн мэдээний үйлчлэгч байгаа. Тэгээд Филипп энэ Самарын нэг хотод ирээд тэнд сайн мэдээний үйлчлэл бүр крусэд хийж байгаа байхгүй юм одоо манайх нар бол тийм ээ хийж байгаа. Тэгээд маш олон хүмүүс аврагдчихсан байна. Сайн мэдээ тунхаглахад нэг сайн мэдээ тунхаглагч байхад хангалттай байгааз Филипп ганцаараа тэнд сайн мэдээ тунхаглаад Бурхны хаанчлал руу Христ рүү маш олон эрэгтэй эмэгтэй хүмүүсийг авчираад тэгээ бүр усан баптизм хүртээсэн байна. За тэгээд тэр дунд нь Симон гэж нэг хүн итгэсэн байгаа байхгүй. Гэтэ тэр хүний өмнөх амьдрал нь юу байсан гэхээр тэр хүн элбчин байсан байна. Зүгээр нэг элбчин биш. Бүр хүмүүс бүр шүтэж биширсэн бүр хүмүүсийн шүтэн од болцсон тийм элбчин байсан байгаа байхгүй. Хүмүүс Бурхны агуу хүч гээд нэрлэлсэн байсан байна. Тэгээд тэр элбээс олон жил хийсэн байна тийм ээ. Удаан хугацааны турш элбэрээ бусдыг гайхшруулдаг байсан гэж хэлсэн. Тэгээд тийм хүн хүртэл даврагдчихж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүсийг мухруулж исэн хүмүүс хүртэл
аврагдчих. Тэгэхээр ямар ч нүгэл хийжсэн аврагдана гэдгийг эндээс бид нар харж байна. За тэгээд Симон итгэсэн гэдгийг бол яг хэлсэн байна. 13 дахь эшлэл тийм ээ. Симон хүртэл итгэсэн. Тэгээд Филиппийг дагаад гайхаад явдаг байсан байна тийм ээ. Тэгсэн чинь Филипп өөрийнх нь хийжсэн элбэнээс илүү тийм гайхамшгууд тэмдгүүдийг үйлдэхийг хараад тэр элб чинь өөрөө бүр гайхчихдаг байсан байна. Тэгэхээр Бурхны гайхамшиг болвол бусад гайхамшигыг дагуулахгүйгээр тийм хүчтэй болдог байсан байна тийм ээ. Тэнд одоо хүмүүс шууд итгэжсэн байж болно. Тэгээ Бурхны гайхамшигуудыг бид нар мэдэн ш тийм ээ. Өгсөн хүнийг босгодог, хөлгөө хүнийг хөлтэй болгодог гэл зөндөө юмнууд харжсан. Тэгээ тийм зүйлүүд болж исэн байгаа. Симоны одоо хийж чаддгүй юмнууд тэнд болж исэн гэсэн үг тийм ээ. За тэгээд тэр үед нь нөгөө Иерусалимд байсан элч нар Самарт хүмүүс Бурхны үгийг хүлээж авсан байна гэж сонсоод хоёр бүр том элчин илгээж байгаа байхгүй тийм ээ. Сайн мэдээ өргөхөд нэг хүн хангалттай байсан бол тэр сүм чуулганыг босгоход бүр хоёр элч шаардлагатай болсон байна шүү дээ тийм ээ. Тэгээ Петр Иохан хоёр тэнд очисон. Тэгээ тэнд очиод тэднэрт ариун сүнсний баптизм хүртээхээр залбирсан байна. Эндээс бидний бас нэг харах юм, бидний бас нэг ярьдаг теологийн харагдж байна тийм ээ. Иесийг хүлээж авах, Иесийн дотор баптизм нэг зүйл, усан баптизм бас нэг зүйл, ариун сүнсний баптизм бас өөр зүйлээ гурван баптизмын дунд харагдаж байгаа. Баптизмуудын тухай бид нар дараа ярих бас энэ рүү буцаж ирж магадгүй. Тэгээд тэд нар ариун сүнс гар тавьж хүмүүстээр залбирахад ариун сүнсийг хүмүүс хүлээж авчихсан. Тэгсэн чинь Симон тэрийг бас авахыг хүссэн. Тэгэхдээ ямар аргаар авахыг хүссэн гэж худалдаж авахыг хүссэн байгаа хгүй бүр мөнгө өгөө. Тэгээ энэгээр юу харж байгаагаар Симон сүнслэг юмыг ерөөсөө ойлгодоггүй нь харж байгаа. Ямар сүнслэг мэдрэмж байхгүй тийм ээ. Тэгээд хуучин өхмөл үйлсэн итгэвч болсныхаа дараа энэ дээр нь ажиллаж байгаа байхгүй юу. Тэр элб чинь маш олон юмнуудыг худалдаж авч иж хийдэг тийм ээ. Тэгэд хүмүүсийн бас тэр итгэл дээр тоглодог бөөн тийм транзакшн дээр явагдаж байгаа ш хүмүүсийн нүдийг хуурах муурах гэдэг тийм зүйлүүд дээр. Тийм учраас яг тэр аргаараа мөнгөөр худалдаж авах гэсэн. Тэгэд энэ бас нөгөө талаас Симон бол төлөвшөөгүй итгэж байсныг нь бас харуулж байгаа. Тэ хичнээн итгэж болсон ч гэсэн төлөвшөл байхгүй, суур байхгүй байсныг бас хэлж өгч байгаа. Тэгэд Петр бол юу гэж хэлсэн гэхээр Бурхны юмыг бэлгээр мөнгөөр авч болдгоо маа. Энэ мөнгө чинь чамтай хамт мөхөг. Тэ чиний нөгөө өхмөл үйлсүүд чинь чамтай хамт мөх гэдэгтэй. Тэгэд чиний зүрх чинь зөв биш байна гэдгийг хэлж байгаа. Тэг итгэвч болчоод бидний зүрх юугаар зөвлөрдөг вэхээр гимшлэр зөвлөрдөг байгаа тийм. Тэр зүрх чинь зөв шоод гимшээгүй байна гэдгийг хэлж өгч байгаа юм. Тэгэд одоо энэ хар санааргалтай гимш. Энэ өхмөл үйлстэй одоо гимш гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд үлдэж байгаа тэр үйлдэл нь юу харагдсан гэхээр тэр Симон маш их хор шартай тийм ээ. Маш их атаархтай хүн юм байна. Тэг худал хуурмгийг хүлээсэн. Тэр элбчтэд байдаг хүмүүсийг хуурдаг худал хуурмгийн сүнс нь тэр Симоныг дагалдаад ороод ирсэн байгаа байхгүй. Итгэвч мөртлөө тэр сүнс нь салааг байгааг хэлж байгаа байхгүй. Тэгээ итгэвч хүн бас муу сүнс байх нь байж байгаа үстэй. Дагалдсан ингээд. Тэгээ тэр нь ийм үлсийг хийлгэж байгаа. Тэгсэн чинь Симон сандраад тийм юмнууд надад битгий уучраасаа гэх. Тэгээ өөрөө гимшиж залбирах хэрэгтэй гэдгийг бас мэдэхгүй. Тийм би итгэж байгаа байхгүй юу. Гимшлийг угаасаа ойлгоод өөрөө гимших хэрэгтэй гэдгийг ойлгов. Тийм учраас та нар залбираад өгөөч гэдэг ингээд гуйсан байна. Тэгтэн Петр бол энд залбирч өгсөн юм байна. Яг тэгвэл тэд чин сэтгэлээсээ эзний үгийг гэрчилж хэр тийм ээ. Дахиж үг яриад залбирч өгсөн юм шүү. Бага. Тэгэд Иерусалим руугаа буцсан гэж. Тэгэд Библи Симоныг итгэвч байсан гэж хэлсэн учраас би Симонд итгэвч байсан. Харин юунд гимшиж итгэвч болсон нь бол энэ бичгтэйгүй байсан. Гэхдээ өхмөл үйлсээсээ гимшээгүй байсан. Дараагийн хийсэн үйлдэлүүдээр нь бол харагдаж байгаа юм тийм ээ. Яг энэ шиг бид нарт бас юм юмуд харагдана гэсэн. Тэгэхээр энэ зөв бодолтой байсан учраас өөрөө бас ариун сүнсний баптизм хүртэж чадахгүй. Ариун сүнсний баптизм хүртэхэд маш их
зөөлрж эзний өмнө ирж гимшиж байгаа тэр үед бол ариун сүнсээр баптизм хүртдэг байгаа. За тэгээд өхмөл үлсийнхээ ойлголтоос салаагүй учраас түрүүлсэн те мөнгөөр худалдаж авахыг бодсон. Бас нэг ойлгоогүй зүйлний өгөхөөр тэгэхээр ариун сүнсний бэлэг авиас бол сүмч болгоныг босгон байгуулах нийтийн тусын тулд өгддөг учраас тэр хувь хүнд өгдөг. Симон бол яг хувьдаа авахыг бодсон байгаа тийм ээ. Ирэх мэдлээ надад өгөөч гэж хэлсэн байхгүй юу. Тэгэхээр би гараа тавьсан хүн бүрийг ариун сүнстэй болгож. Тэгээ хувийн эрх ашигын үүднээс гуйсан байж байгаа. Ариун сүнсний бэлэг авиасыг гуйхтаа дандаа үйлчлэл зориулж өгдөг учраас бусдын төлөө гуйж авах ёстой байдаг. Тэгээ амийн хувьдаа авахыг хичээсэн учраас энэ бодлууд нь болохоор зүрхэн зөв биш ээ гэдгийг хэлж өгсөн. Харин Петр бол гимших боломж байгааг нь хэлж өгсөн байгаа тийм ээ. Чамд бол найдар байгаа. Мөхгүй найдар байгаа гэсэн учраас мэд харсан учраас гимш гэж хэлсэн байгаа. Харин Симон гимшиж мэдхгүй учраас та нар залбираад өгөөч гэж хэлсэн. Дараа нь Симон яасан тухай Библиэд байхгүй. Гэхдээ ямар ч байсан Петр бол залбирж өгсөн гэдэг нь бол харагдаж байгаа. Тэгэхээр бид нар бол яг ингэж гимших ёстой. Симон гимшсэн байх болтугай гэж залбирая. Бид нар ч гэсэн бас ийм зүйлүүд бидний зүрхийг уудалж гаргаад ийм зүйлүүд гарч ирэх юм бол бид нар шууд бас гимшиж залбирах ёстой гэдгийг бас эндээс суралцах ёстой юм аа. Тэгээд энэ өхмөл үйлсээсээ гимших энэ гимшил биднийг үнний мэдлэг рүү аваачна. Энэ 2 дугаар Тимот 2-ын 25 байгаа. Энэ дээр би өгөөг байгаа. Та нар уншаарай тэр гимшил нь үнний мэдлэг хүргэнэ гэж байдаг шүү. Тэгэхээр бид нар өхмөл үйлсүүдээсээ гимших маш их зүйл. Бид нар сүмч болгонд хүмүүсийн тааллыг авах гэж үйлчилж байгаа бол тэрнээсээ бас гимших хэрэгтэй тийм ээ. Яг бэлгийн авиасыг зорилгынхаа дагуу ашиглахгүй байгаа бол тэрнээсээ гимших хэрэгтэй. Эдгээр чинь биднийг өхмөл үйлс рүү аваачдаг учраас бидний гимших зүйлүүд чинь эдгээр болох юм аа гэсэн үг. За өнөөдрийн гол бидний ойлгох зүйл бол өхмөл үйлсээс гимших гэдэг. Та нар ойлгосон байх гэж бодож байна. Төлхөр ишлэлээ ирээд нэг уншижээ. Еврей 6-гийн 1-3. Тиймээс Христийн тухай анхдагч ойлголтыг орхиж төлөвшөлт рүү тэмүүлцгээе. Ингэхдээ өгсөн үйлсээс гимшлийн болон Бурханд итгэх итгэлийн баптизмууд болон гараа тавих тухай, үхсдээс амьлуулагдах болон мөх шитгэлийн тухай сургаалуудын сурыг дахин тавихгүй байя. Хэрэв Бурхан зөвшөөрвөл бид үүнийг хийнэ гэж. Тэгээ өнөөдөр бид нарыг Бурхан өхмөл үйлсээсээ гимш гэдэг нь биднийг төлөвшөлт рүү аваачхын тулд бидний суурийг тавих гэдэг юмаа гэж ойлгоосай гэж хүсэж байна. За эзэн тань талархаж байна. Үнэхээр их талархаж байна эзэн. Бид нар хүмүүсийг аврал руу Иесус рүү чиглүүлэх өхмөл үйлслүүд хийж байгаа төлөө гимшин залбирж байна. Тэр үйлсүүд нь ямар байсныг та биднэрт хүн нэг бүрт ойлгуулж харуулаарай. Та биднэрт тэрийн зүүдээр юм уу эсвэл үгийн тайллаар эсвэл бусад итгэвч хүмүүсээр иш зөвлгүүдээр мэдлэгийн үг, мэрэгэн ухааны үгнүүдээр та бидний өхмөл үйлсүүдийг биднэрт дэлгэж харуулж өгөөрэй гэж гон залбирч байна эзэн. Тэгээ бид нар харсан дороо, ойлгосон дороо бид нар тэр өхмөл үйлсүүдээсээ гимшихэд бэлэн байх болно гэж Эзэн Есүс Христийн нэрээр амлан залбирч байна. Аамен.